Сонсогчдод орой минь хүргье. За Монгол Улсын засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль дуулуурхай хүнд үйлдвэрийн яамны нэрийг аж үйлдвэр эрдэс баялагын яам болгож өөрчилсөн байна. Тэгэхээр аж үйлдвэр эрдэс баялаг гэдэг яг хүнд үйлдвэр уулуурхайгаа илүү том агуулгаар нь оруулж өгж байгаад бол салбарын мэргэжилтийн үеийн хувьд бол талархаж хүлээж авч байна. За яг энэ хуулийн төсөлтэй холбоотой 4 асуулт бол байна. Тэгээ минутаа гарч байгаа асууя. Тэгэхээр хамгийн эхлээд за үндэсний баялагын сангийн тухай хуулийг бол бид нэр баталж чадсан өнгөрсөн засгийн үед. Тэгэхээр энэ хуулиа батлаад одоо бид нар хэрэгжүүлэх ёстой. Тэгэхээр үндэсний баялагын сан байж иж бид нар нэг уулуурхайн салбарыг нийт ард иргэдээсээ салбарт дэмжлэг авах тэр механизм нь бүрдэж байгаа гэж бол манай салбарынхаа үзэж байгаа. Тэгэхээр үндэсний баялагын сангийн тухай хуулийг хэрэгжүүлээ. За энэ хуульд хуримтлагдах сангуудыг энэ харьяалагдах яамдуудад нь гаргаж ирж энэ хуулийн төсөлтөө хамрах хүрээ хэрэглэх ажил асуудал гэдэгт нь оруулж өгөх байсан уу? Энийг асуумаар байна. Яагаад гэвэл үндэсний баялагын сангийн тухай санд хуримтлагдах тэр мөнгө хөрөнгө нь манай уулуурхайн салбартай шууд холбоотой. Манай салбар цаашаага хариуцлагатайгаар эрчимтэй хөгжиж энэ сан маань аривжиж айл бүгдийн одоо хаалгаар өр өгөөж нь өртөгдөх юм аа. Тэгэхээр яг энэ агуулгыг нь тодор зурж оруулах байсан уу гэдэг асуулт эхлээд асууя. За хоёр дахь нь болохоор бид нар энд сууж байгаа танхимд сууж байгаа хүмүүсийн ихэнх нь л ер нь усны тухай асуудлыг ярьж байгаа. За усны асуудлыг ярихдаа олон төсөл хөтөлбөрүүдийг одоо огтлцсон байдлаар нам болгоны мөрийн хөтөлбөрт суусан байгаа. За дахиад нэг зүйлийг хэлэхэд болохоор усны асуудал ингэж жаахан тийм нэгдсэн бодлогогүй явж исэн учир нь гадаргын усны асуудал байгаль орчны яамны харьяа усны агентлаг дээр газрын доорх ус нь болохоор уулуурхай хүнд үйлдвэр яам одоо аж үйлдвэр эрс баялагын яамны үндэсний геологийн албаны асуудал байдаг. Ашигт малтмлын тухай хууль дээр яг гадаад нэршлэр нь газрын доорх усаа ашигт малтмлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгуул нь хариуцсан гэд гадаргын усаа болохоор усны тухай хуулиараа байгаль орчны яамдаа өгсөн байт юм аа. Тэгэхээр энэ агуулгаараа энэ хоёр агентлаг маань хамтарч нэлээ мэдээлэлээ солилцохч байж юу ямар нэгэн байдлаар тийм зохион байгуулалтын хамтын ажиллагаанд орох шаардлагатай. Ингэжээж одоо түрүү мөнх Баясгалан гишүүний хэлсэн тэр төсөл хөтөлбөрүүдийг явуулахад тал талын мэргэжилтнүүд хамтарч ажиллах нөхцөл нь бүрдэх бах. Энэ дээр боломж олдож байгаа дээр ерөнхий сайдд хэлж байгаа юм шүү. Тэгээд яг энэ хоёр яамдын хамтын ажиллагаа нэлээд чухал. Энэ дээр бас тань төлөвлөсөн зүйлүүд байгаа бол тайлбарлаад өгөөрэй. За 3 дугаарх нь болохоор яг энэ хуулийн төсөл дээр бүх яамны чиг үүрэг дээр агаарын бохирдлын асуудлыг тусгаалan бичиж өгсөн байна. Энэ дээр тайлбар авъя. Агаарын бохирдлын асуудал бол мэдээж чухлаа. Гэхдээ магадгүй үндэсний баялагын сангийн тухай хууль ч гэсэн чухал юм чинь холбогдох яамд эдийн засгийн хөгжлийн яам, хүний хөгжлийн яам, сангийн яам, тэгээс манай яам эрс баялаг аж үйлдвэрийн яамны бас асуудалд нь оруулж өгөх байсан уу? За 4-р сүүлийн асуулт нь болохоор боловсролын яам болоод ингээд тусдаа гарч байна. Тэр боловсролын яамны эрхлэх асуудлын хүрээнд энэ насан туршийн боловсрол гэдэг асуудлыг ер нь бид нар гаргаж тавих хэрэгтэй баха. Тэгээ манайхан бол яг нэг 40 гараад ирэхээр л дахин бид нар боловсрно гэж юу ах вэ гэдэг агуулгаар нэг тийм хоош суух үзэгдэл байдаг. Тэгэхээр энэ насан туршийн боловсролын асуудлыг боловсролын яам одоо жинхэнэ утгаар нь хараа гэд хамрах хүрээнд нь оруулж өгвөл ямар вэ? За ийм 4 асуултыг асууя. За, ерөнхий сайдын микрофоныг өгье. За, ингээд энэ парламент маань илүү тийм нөгөө төлөөлөл томорсон юм одоо бас давуу талуудын нэг гарч байна гэж бас үзэж байгаа. Ягаад тэгэхээр ягаад тэгэхээр таавал одоо уулуурхайн салбарын бас Монгол Улсын цөөхөн мэргэжилтэнгүүдийн нэг байгаль орчны салбарын мэргэжилтэнгүүд бас орж ирсэн байна. Одоо яг үгээр хувь одоо хүн гэхээс илүүтэйгээр бүхэл бүтэн салбарын төлөөлөл. Тэгэхээр уулуурхай байгаль орчин хэрхэн одоо хоорондоо уялдаатай байх вэ гэдэг энэ агуулгыг энэ парламент эргэцэн хувьд тодорхойлно гэсэн үг ер нь бол. Тэгэхээр урд нь бол магадгүй одоо уулуурхайн салбарын уулуурхайн сайдл дугардаг. Парламентын гишүүдийн хувьд бол уулуурхайг хамгаалж дугарна гэдэг бол бас л их тийм цөөхөн байдаг байсан. Гэтэл бид нар уулуурхай дээр тогтдог. Бид нар одоо эрдэс баялагаа ашиглах ёстой. Ялангуяа нүүрсийг бол бид нар маш хурдтай ашиглахгүй бол удахгүй одоо нүүрс маань ингээд зарагдахаа болно. Харин яаж бид нар харилцан байгаль орчинд ээлтэй дэвшилтэд технологид тулгуурлах уу гэдэг агуулгаараа аж үйлдвэр болон одоо эрдэс баялагын энэ салбар бол хамтдаа байх нь зүйтэй гэж үтсэн.
За агаарын бохирдол болон бусад асуудлын хувьд бол энэ бол салбар дамсан асуудал. Ягаад гэхээр агаарын бохирдол, хот төлөвлөлтийн энэ асуудал бол зөвхөн өнөөдөр харагдаж байгаа асуудал бол энэ шинж тэмдэг. Тэгэхээр шинж тэмдэг өөрөө цогц асуудал учраас нэг зүйлээс болж ийм одоо асуудал үүснэ гэж байхгүй. Тэгэхээр агаарын бохирдлын хувьд бол энэ зөвхөн одоо байгаль орчны яамны ч юм уу эрхлэх асуудал биш. Энэ бол яам бүхний, институт бүхний л одоо хамтдаа хийх ёстой зүйл. Тэгэхээр шинж тэмдэгтээ зурлаад байвал бид нар цаг алдвал байна. Шинж тэмдэг болсон үндсэн асуудал руугаа салбар бүхэн очиж цогцоор харж чадвал аяндаа энэ шинж тэмдэг өөрөө алга болно. Тийм учраас одоо илүү салбар дамсан асуудлуудыг бүх яамны эрхлэх асуудал дээр бичсэн байгаа гэдгийг бас хэлье. Тэгээд одоо би сонгодог парламент гэж байнга яриад байгаа нь одоо төлөөллүүд маань бусад салбарынхаа одоо ихтгэл үнэмшлийг бий болгосон ийм одоо албан бус ийм бүлгүүдийг байгуулдаг. Тэгээд энэ бүлгүүд хоорондоо парламент дээр маш хурдтай зөвшөлдөж чадсанараа шийдлээ одоо олж чадахгүй байгаа асуудлуудыг маш хурдтай явуулж чаддгаараа энэ одоо зөвшөлтслийн арчил бол хамаагүй даваа талтай гэж үздэг. Тэгэхээр би үндэсний баялагын сан, за мөн одоо хөрөнгө оруулалт, уул уурхай, хүнд үйлдвэр, байгаль орчны хамгаалал зэрэг олон ийм одоо маргаантай асуудлууд энэ парламентын үед илүү одоо тэнцвэрийн цэгээ олж илүү одоо зөвшөлтсөл ийм одоо хамтын дундын шийдэл рүү явж чадна гэдэгт бол бас итгэлтэй байна. Тэгээд усны асуудлыг би хөндөж байгааг ойлгож байгаа. Тэгээд бүсчсэн хөгжлийн үзэл баримтлалч гэсэн зөвхөн аймаг өөрийгөө хараад байх биш. Илүү аймагуд одоо хамтдаа асуудлуудаа шийдвэрлэх энэ л боломжийг олгох гэж одоо илүү бүсчилж байгаа. Тэгэхээр илүү бид нар энэ 4 жилийн хугацаанд бол томоохон суур асуудлууд бол одоо шийдвэрлэгдэх байх. Суур асуудлуудыг шийдвэрлэж чадвал деталь асуудлууд дагаж шийдвэрлэгдэнэ гэдэгт бол би итгэдэг. Баярлалаа.